Вандан аварга Төшөөдхөн аймгийн Дайчин вангийн хошууны алдарт Намхай аваргын дараа Монгол бүхийн түүхэнд тодрон гарсан нэр төвхөл Сайн Аюунхан аймгийн Луугүний хошуу одоогийн Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн Вандан аварга болоо. Тэрбээр 17 наснд анх нутаг хошуунд барилдаж эхлээд 42 нас хүртэл даруй 25 жил барилдсан байна. 1916-аас 1925 он хүртэл ямар нэгэн бүхэд унаагүй босоо байсан ганц бүх хэмээн бүхийн түүхэнд өгүүлдэг бөгөөд дархан мэх нь эгэн дахин мэх байжээ. Тэрбээр 1912-оос 1929 оны хооронд болсон улсын чанартай баяр наадамд 14 удаа барилдахдаа завсруугүй 10 удаа төрүүлж, нэг үзүүрлэж, нэг гуравт үлдэж, нэг шөвгөрсөн гайхамшигтай их аварга хэмээн түүхэнд мөхөрчээ. Вандан аварга өрсөлдөгчөө Бираар ааглан ноёлж голдуу докторч унгаадаг байжээ. Ихэвчлэн барилдаж байгаа бүхэнхөө далбаанаас барьж авангууд 2-3 удаа халаад л докторход ямар ч бүх их төлөв тэсдэггүй байжээ. Түүнийг их хүчтэй байсны өөр нэгэн жишээ нь Бируу шүтлэн өхөр хоньны хашаанд орж ирэхэд хөлөөр нь хөөж гаргадаггүй. Хашаа хэмхлүүлнэ хэмээн барьж аваад өргөөд л хашааны гадна тавьчихдаг байж. Ер нь Вандангийн бие цогцос хүч чадал, сүр жавхлан бүрэн төгөлдөр үнэхээр бүхийн шинж бүрдсэн тийм гайхалтай сайхан нэр байжээ. Төөний тухай ард олны ярих нь аварга их тэнхээтэйгээс гадна эцэс цуцшгүй хөдөлмөрч хүн байсан бөгөөд цаг ямагт аян жин тээдэг байжээ. Тэрбээр хоошоо хяагт алтан булг руу өхөр тэргээр жин тээж урд зүг рүү тэмээгээр жин тээдэг байсан байна. Тэгэхдээ тэмээн жинд дандаа бусдын орсон буурыг цуглуулan авч явдаг байжээ. Орсон бур гэдэг бол эдлэх нь байтугай хүн ойртохын аргагүй хүчтэй бөгөөд аюун шиг тамтан мөн билээ. Гэтэл Вандан өөрийн бэр тэнхээ арга самбаагаар орсон буурыг дийлдэг онцгой аргатай хүн байжээ. Энэ тухай нүдэрээ үдсэн хүний өгүүлэх нь одоогийн Үгийн нураар нутагтай Арвдангийнх гэдэг айл нэгэн өвөл Вандан зан очжээ. Вандан зан 4-5 орсон буур авч явсан бөгөөд тэднийг Арвдангийн гадаа хүлж орж мэд усаа мэдлцэн нилээд ярьж сууснаа. Танай буурыг авч жинд явна гэжээ. Үүнд Арвдан ээдэ Вандан минь манай буур гэдэг чинь хүнд идлэгдэх нь байтугай хүн барьдаг нэртэй зартай айхтар буур гэдгийг нь мэднэ шүү дээ. Гэсэнд Вандан мэдлгүй яах вэ? Гэхдээ би арай бариулчихгүй байлгүй. Та буураа аваад ир гэжээ. Арвдан цааш олон үг ярьсангүй мордон давхиа тэмээгээ хураан иржээ. Тэгээд Вандан чи улсын зам болохоос буурын зам биш шүү гэж сануулсанд Вандан хайхарсангүй. Энэ хэрийн буурыг зөндөө эдэлсэн гээд цорн ногт бариад очижээ. Арвдангийн буур тэмээнийхээ наад талд гарч шавж зогссноо нэг хөргөөж аваад хүзүүгээ тавьж Вандан руу хурж иржээ. Цагаан хөөс сахруулж хурц соёогоо хангинтал хавирсан буур хүзүүгээ тавиад орж ирэхэд хүн байтугай ямар ч атан тэмээ азраг морь айж хотолцдог бөгөөд ухаан зулггүй зүгтдэг билээ. Үүнд буур Ванданг дал мөрөөрөө түрж газрын өөд жаахан гүйсэнд Вандан хүчийг нь дагуулan хэсэг түшиж гүйгээд гарынхаа тохоогоор буурны игэн рүү яварч нэг юм хэлжээ. Үүнд буур бөксөөрөө оцон суусан байна. Тэгээд дахиад Вандан мөргөж гүйсэнд Вандан дахин яварч суулгаад ийхүү 3 удаа явархад тэр хүчинд нь 3 удаа бөксөөрөө суусан буур дахин элдв зан гаргасангүй. Гарын аясаар захирагджээ. Ингээд Ванданч тэр хар буурыг бусад буурнуудтай холбоод тууж очсон гэдэг. Харин энгийн тэмээнүүдийг хойно хойноос нь холбон хөтэлдэг бол энэ буурнуудыг хүзүүгээр нэгнүүлэн холбож урдаа туусаар явсан гэдэг. Тэрбээр хөмсөг духанд булцруутсан мэт шанаа өргөн ирөө дугуй маш сүрлэг ир байсан бөгөөд хүүхэд байх үеэс онцгой хүч тэнхээтэй нь ялгарч харагдах болсноос олон нийтийн анхаарлыг татахулсан байна. Энэ тухай өгүүлвээс нэг өдөр хошуу ноёны тамгын газраас албаны хэдэн хүн ирж Вандан чамайг ноён аваад ир гэлээгээд шууд дагуулад явжээ. Тэгэхэд ээж нь хүүгээ хэрэг төвөгт орсон юм болов уу гэд ихэд айсан байна. Харин ноён лүнгийн овооны наадамд барилдуулахаар дуудуулж сан тавьж яриусгаад барилдуулсанд Вандан тэнд анх төрүүлснээс хойш өвддөг шороодлгүй шахан барилдсан гэлцдэг байна. Одоогийн Баян хонгорын зүг аянчилж явтал нь худагт цээжээрээ орсон нэг тэмээг олон залуус оролдоод гаргаж ис чадхад Вандан аварга та нар өдий олуул байж ганц тэмээ гаргаж дөнгөхгүй гэхэд таныг гаргачихвал эмээл хазаартай морь өгье гэж хамгарчээ. Вандан аварга тэмээг төвөггүй өргөн суг татан гаргаж залуус их л гайхалдан алдрыг нь асуухад 20 өлөд гिचгээд мориоч явуулгүй нэрэж хэлэлгүй явчихсан гэдэг. Нэг өдөр саахалт довцээгийн ирэхэд тэдний хар шар 2 буур ноцолдон эзэд нь яагаад салгаж чадахгүй. Шар буур нь харийнхаа гэдсэн доогуур толгоогоо оруулан цаад гуйыг нь өмхөө толгой дээгүүрээ давуулан унгаагаад өвдөглөн дарж юу юугүй барихтаа тулваа. Вандан аварга харж байснаа шар буурны 2 чихнээс нь барьж хажуу тийш мөшгөн салгахад хар буур босоод ингэнүүдээ хөөгөөд арилж өгчээ. Нэгэн намар цагт Вандан залуу байхдаа тэмээн хөсгөр Бээжин хот руу
жинтэйж очоод босож өвөр Монголын нутагт иртэл зарим тэмээн ядарч сулдаа зарим нь өвдөөд цааш явах аргагүй болжээ. Энэ тухайга тэр нутгийн хүмүүст учирлан тусламж хүсгэд тэд нэг баян айлыг зааж тэднийхэл танд тусалж магадгүй гэж зөвлөжээ. Тэр айлд нь очтол гадна 4 залуу эрт тэмээнд ямар нэг хүнд зүйл ачхаар завдаж байгаа бололтой байж. Тэгээд гэрт нь ортол гэрийн эзэн хижээлдүү насны эр байтал мэдлээд ирсэн учир явдлаа хэлтэл тэрбээр танай тэмээ чинь өвчтэй юм бол манай энэгээр битгий ойртоорой. Тэмээнд өвчин халдна. Тэгээд алс нутгийн зүс танихгүй хүнд тэмээ малаа юу боллоо гэж өгөх вэ гэд царай өгсөнгүй. Гэрээс гараад иртэл нөгөө хэдэн залуу том лүүтэй сав давс тэмээнд тэгнэж ачих гээд өрөөсөн тал ачаага хідүүлээ өргөө даахгүй байгаа харагджээ. Гэрийн эзэн жараас нь гараад ирлээ гин. Ванд нь тэднээс та нар юу хийж байгаа юм бэ гэж асуутал тэдний нэг нь чамайг харахад юу хийж байх шиг байна гэж ихэд ёцтойхон хариулахад нь Вандан та нар үүнийг даахгүй байгаа юм уу гэхэд тийм ээ чи тийм бузгаа юм бол өргөө тавьчихгүй юу гэхэд нь Вандан очоод нэг талын лүү ачааг нь өргөж байгаад нөгөө талын лүүг өрөөсөн гараараа татаж өргөөд ачааг тэгнэж шорлоод өгчээ. Ингэсний дараа гэрийн эзэн Вандан гертээ буцааж оруулаад нутаг ус нэр алдрыг нь асууж та барилддаггүй гэж сонирхсонд би сайн аюунхан аймгийн луу гүний хошууны Вандан гихч барилддаг заан цолтой. Гэхдээ нөгөө баян та үнэхээр их бэртэй сайн бүх байна. Тэр улдаж ицсэн тэмээгээ энд орхиод манай тэмээнээс хөсгөөс хэлбэж аваад яв гэжээ. Мөн Вандан нэг удаа өхөр тэргээр жин тээж яваад орхон шаамрын тавилан дээр хөсөг тэргээ тавилангаар усгатлуулж явжээ. Тавилангийн тавцсан дээр ачаа тэргийг өхрөөс тусад нь гаргадаг тул Вандан ачаатай тэргүүдийг ганцаараа арлыг нь сугдан хавчуулан бариад чирч буулгаж байжээ. Гэтэл нэг ачаа тэргийг тийхүү чирч араараа ухран эрэг дээр гарт тавилангийн оосор тасран цааш хөвж тэргэн тавилан дээрээс хараахан гарч амжаагүй тул усан дорох улсанд Вандан тэргээ уугц татв хажуу тийш дүүгүүрдэн эргүүлж өөрөө биеэрээ бүтэн эргэж ачаа тэргийг эргэн дээр бүрэн бүтэн тавьсан гэдэг. Вандан аваргын нэг өвөрмөц амжилт бол 1922 оны наадмын бүх намын төв хороо Ардын засгийн газрын 1922 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ардын журамт цэрэг нийслэл хүрээг чөлөөлж ардын эрхэд хэмжээд цаазад засгийг явуулсны улсын баярыг жил бүрийн зуны сүүл сард тэмдэглэж өнгөрүүлж байхаар тогтоож тэр жилийн 93 наадмын хүчит бүхийн онооны жигсаалтанд цэргийн гэдэг цоо шин нэр анх бичигдэж 704 бүх барилдсанаас Вандан аврах мөн Архангай аймгийн Их Тамир сумын Дүйнхэр тэргүүний хүү Далантай нар 15 шалгаран үлджээ. Вандан Далантайг дайрахад нь зүүн гараараа Далантай баруун хөлийн гадна талыг тахимаар нь авмагц баруун гараар цээжийг нь гэдрэг түлхэж игэм дахин мэхээрээ 15-нд орхиж ардын хувьсгалын анхны жилийн ойн цэргийн наадам төрүүлсэн гэдэг. Вандан авраг нэлээд ахмад настай байх үедээ Дунд ус гэдэг газарт нутгийн хүмүүсийн хамт өртөөн дээр байжээ. Гэтэл хязгаарын цэргийн залуу дарга улаах хэрэглэн тэдэн дээр иржээ. Тэд өртөөний улаах хэрэглэх зар бичгээ үзүүлж хэдийд яаж явхаа ярилцж суухдаа зарим нь аврагыг таньж аха та чинь луу гүний Вандан авраг гэдэг хүн мөн бидтэй. Таныг залуудаа их бяртай бүх байсан гэж ярьцгаах юм билээ. Та бидэнд тэр их бэр тэнхэнээс үзүүлээч гэж. Авраг тэднийг тойруулан харж инээмсэглэснэ. Одоо ахих нь бэр харсан да. Хүүхдүүд минь гэснэ. Тулганы хажууд хөвтэй нойтон бургасыг шүүрч аваад аяган дээр гозойлгон хүчлэн бацхад нухсны шүүс аяганд тусалжээ. Нөгөө залуус өртөөнөөс улаах хэрэглэн цааш явхдаа аврагын тухай өөр хоорондоо ярилцсан. Нойтон бургасны шүүсч бараг аягандаа гойждөг байлгүй гэцгийн өөртөө базад шалгахаар болжээ. Тэгээд замдаа голын бургас нэгийг огтлон авч шүүсийг нь гоожуулах гэж дургуулаа ээлжлэн базаад туслыг ч гаргаж чадалгүй. Баахан ичиж улаач залууд чи бидний энэ явдлын тухай битгий хэлээрээ хэмээн аминчлан захиж байжээ. Ер нь Вандангийн бие цогцос хүчин чадал сүрж авахлан бүрэн төгөлдөр үнэхээр бүх хүний зохион байгуулалт бүрдсэн тийм гайхамшигт сайхан ир байсан гэдэг. Ийм хүчин чадал төгөлдөр бүхэн Монголын түүхэн дор маш ховор бөгөөд түүний Вандан аврах хэмээх яруу алдар Монгол нийт дээр дуурсагдан алдарсан байна.